бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр хэдүүлээ англи хэлэнд байдаг урт өгүүлбэрүүд буюу нийлмэл комплекс өгүүлбэрийг хэрхэн яриан дээр оруулж ашиглаж ярих вэ гэдэг хичээлийг орох болно. За ер нь бол маш түгээмэл одоо хүмүүсийн speaking дээрээс ажиглагддаг зүйл нь болохоор subject verb object гэдэг бүх өгүүлбэрүүдийг яг тэгж хэлээд дуусгаад байдаг байхгүй. Тэр өгүүлбэрүүдийг арай урт болгоод хэлж байгаа санаагаа арай тийм ойлгомжтой байдлаар илэрхийлэхэд маань энэ нэг комплекс буюу нийлмэл өгүүлбэрийн бүтэц болвол айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. За хэдүүлээ 12 ширхэг тийм одоо нийлмэл өгүүлбэрийг үүсгэх холбоосуудыг сурна. За эхнээс нь та бүхэн хараад явцгаагаарай. За хамгийн ихний үг бол although гэдэг үг. Although гэдэг үг нь хэдийгээр гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр энэ нөгөө however, in or, but гэдэг үгтэй айгүй адилхан. Тэгэхээр энэ үгийг хэрэгэлдэг хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр хэдийгээр би ядарч байгаа ч гэсэн би одоо хүртэл сурсаар л байна гэж байна те. Тэгэхээр энэ although гэдэг үг нь хэдийгээр гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгээ хүмүүс болохоор энийг ингэж хичээдэг байхгүй. Although гингүүтээ араас нь таслал энийг нөгөө however гэдэг буюу гисэн хэдийч гэдэг үгтэй андуурах гэдэг гэсэн. Тэгэхээр although гэдэг үг маань болохоор хоёр өгүүлбэрийг холбож өгдөг өгүүлбэр байх нэ. За дараагийнх нь болохоор because гэдэг үг юм те. Because гэдэг маань болохоор учир нь гэсэн утгатай үг. За because of гэдэг нь болохоор бас хэрэглээний хувьд араасаа зөвхөн нэр үг авч явдаг байхгүй. Гэтэл because гэдэг үг маань араасаа бүтэн өгүүлбэр авч явдаг гэсэн. Өгүүлбэр гэдэг маань үйлээзэн үйл үг тэгээд өртөж байгаа зүйл буюу object-тойгоо хамтдаа явж байгаа хэлбэрийг хэлээд байна гэсэн үг шүү. За тэгэхээр энэ өгүүлбэр бол олж जैन те. She missed the meeting because she was sick те. Уулзалтаасаа хоцорсон. Яг тэр одоо өвчтэй байсан гэж байна те. Тэгэхээр өгүүлбэрээ ингэж холбож ярмаар юм гэсэн үг шүү. За дараагийнх нь өгүүлбэр нь болохоор since гэдэг үг байна. За ихэнх хүмүүс болохоор science гэж унших гад байдаг. Since гэж уншиж шүү. За since гэдэг нь болохоор хойш гэдэг үгээр нь бид нар бол мэдэнтэй. За энэ нь болохоор бас одоо because-тэй адилхан хэрэглээтэй байж болно шүү. За учир нь гэсэн одоо нотхтай байж болно гэсэн. За жишээлх юм бол since coming to Ireland my English has improved те. Би Ирландад ирснээсээ хойш миний англи хэл сайжирсан гэж байна те. Тэгэхээр энэ маань болохоор since-ийн араас үйл үг орох юм бол мөн адил ing present simple clause гэж явдаг учраас. Тэгэхээр Ирландад ирснээсээ хойш миний англи хэл сайжирсан гэж. Дараагийнх нь болохоор while гэдэг үг байна те. While гэдэг үг маань мөн адилхан эсрэгцүүлэл заадаг. Одоо тэгж байх үед бусд нь тэгж байна гэдэг ч юм уу те. Мөн адил хоёр өгүүлбэрийг холбоод байна те. Зарим хүмүүс энгүүс наг дэмжиж байхад бусд нь болохоор эсэргүүцэж байна гэж байна те. Тэгэхээр хоёр зүйлийг эсрэгцүүлж байгаа тохиолдолд энэ үгийг бас ашиглах нэ. За дараагийнх нь үг нь болохоор whereas гэдэг үг байх нь. Whereas гэдэг үг маань болохоор while гэдэг үгтэй адилхан утгатай мөртлөө арай strong хэлбэр дээр бас хэрэглэгддэг байх нь. За жишээлх юм бол ингэж юм те. Хот нь urban areas гэдэг маань болохоор төвийн одоо байдал нь хотын төвийн одоо хэсгүүд болохоор ингэ шигүү байх үед rural areas буюу наллагдмал газрууд нь болохоор чимээгүй байдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр бас хоёр зүйлийг эсрэгцүүлэлт дээр whereas гэдэг үг нь орж ирж байна. За мөн адилхан if conditional байна те. Conditional мөн адилхан хоёр өгүүлбэрийг холбодог те. Энэ болохоор нэгдүгээр conditional байна. Нэгдүгээр conditional нь нэг нь нөгөөсөө шалтгаалдаг зүйл дээр ярьдаг шнэ. Хэрвээ чи тэх юм бол би тэгнэ. Тэгэхээр миний тэгэх үйлдэл эхний үйлдэлээс хамаарх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ if conditional-ыг бас ашиглаж бас өгүүлбэрийг эзэгцтэй урт болгож ярьж болж байна. За дараагийнх нь unless гэж байна. Unless гэдэг маань тэгэхгүй л бол гэсэн утгыг илэрхийлж байна те. Тэгэхээр чи сурахгүй л болов шалгалтад авч чадахгүй гэж. За дараагийнх нь when гэдэг үг. Энийг бол баг хүн болгон мэднэ те. Тэгэх үедээ гэсэн утгыг илэрхийлдэг. Би гэртээ очих үедээ чам руу залгана гэж юм те. Тэгэхээр өгүүлбэрээ бас холбоцсон байна шүү дээ. Өгүүлбэрээ холбоод өгсөн байна гэсэн үг. За дараагийнх нь after гэдэг үг байна. After гэдэг үг маань дараа нь гэсэн үг те. За тэгснийхээ дараа энэ уулзалт дуусныхаа дараа бид нэр орой хоолнд явсан гэж.
За дараагийнх нь before гэдэг үг байна. Before гэдэг үгийн before болон after яраас мөр үйл үг ing орж болно. За мөн адилхан бүтэн өгүүлбэр орж болно гэсэн. За тоглохоос өмнө чи гэрийн даалгавраа хийж дуусгаарай гэж. Тэгэхээр өгүүлбэрүүдийг ингэж энэ зэгцтэй ярих нь болохоор ингэж бас нөгөө IELTS speaking гэж байгаа нөхцөл болохоор хэлж байгаа комплекс өгүүлбэрийг чинь энэ хүү хэлж ин да гэд speaking дээр оноон тоологдоо явдаг учраас аль болох эдгээр үгүүдийг ашиглахыг хичээгээрэй. За дараагийнх нь болохоор even though гэдэг үг байна. За even though гэдэг нь although гэдэг үгтэйгээ адилхан бас хэдийгээр гэсэн утгатай үгтэй. Гэхдээ арай stronger emphasize буюу арай хүчтэй зүйлийн талаар хүчтэй байдлаар илэрхийлэхдээ even though гэдгийг ашиглаж болно гэсэн. Хэдийгээр тэр эрэхтэй айгуу сайн шаргуу одоо train хийсэн ч гэсэндээ одоо юу тэмцээн дээр хожигдсон гэж тий. Дараа нь болохоор as soon as тэгмэгц гэсэн утгатай үг байна те. Immediately after гэдэг утгатай байна. Англи хэлээр бол. Тэгэхээр би англи хэлний хичээлдээ дуусмагцсаа гэрлүүгээ явнаа гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгэхээр эдгээр үгнүүдийг та бүхэн яриа болон бичих дээрээ түгээмэл оролцож өгөхийг хичээгээрэй. Тэгхийн бол мөн хэлж байгаа санаатуудыггүй IELTS-ийн эссе болон янз бүрийн төрлийн эссе бичиж байхад маш өгүүлбэрийг болон таны санааг эв зэгцтэй гаргаж өгдөг байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.